Бүлэг 117 дуудлага дээр явуулсан шүү. Тэгмээс хэдэн сургалтын багийн боловсролын газар дээр ажиллаж байна. Түүхээ худалдсан түүхчид нэвтрүүлгийн 2 дугаар ангийг үзэгч танд бид хүргэх гэж байна. Үзэгч танд энэ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхэд олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн үзэгчид болон түүхчид, эрдэмтэн, судлаач нартаа талархлаа илэрхийлье. Чулуун Үлзийбаатар нар өөрсдийгөө гин буруугүй хэмээн мэдэгдэл гарган пост өчөж сонинд ярилцлага өгч телевизэд мөн бүтэн 30 минут ярилцсан байдаг. Харин тэд нэгч баримт үзүүлээгүй. Энэ гэрээгч үзүүлчихсэнгүй. Миний гарт Монгол улсад улстай 237 жилийн турш Монгол улс хятадын дарлалд байсан тэр цаг үед холбогдох 640 мянган нүүр архивын баримтыг хятадд өгөх 2 өөр төрлийн гэрээ байна. За эхний гэрээ бол 2011 онд хийгдсэн энэ гэрээ. Бүгдээрээ гэрээг задлж харъя. Гэрээг 2011 оны 1-р сарын 13-нд Монголыг төлөөлж архивын ерөнхий газрын дарга Үлзийбаатар Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал Чулуун наргаар үсэг зурж Хятад улсыг төлөөлж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хэл хязгаарын түүх газар зүйн хүрээлэнгийн захирал Ли Шин үзгэлсэн байгаа юм. За энэхүү 2011 оны гэрээ нь цөөн боловч Монгол улсад тодорхой хэмжээнд ашигтайгаар байгуулагдсан гэрээ. Харин энэ бол 2012 онд энэ гэрээг өөрчилж хийсэн гэрээ. Өөрчлөгдсөн энэхүү гэрээн дээр олон зүйл нэмэгдсэн, хасагдсан, бас өөрчлөгдсөн. Жилийн дараа буюу 2012 оны 1-р сарын 15-нд Монгол талыг төлөөлж Үлзийбаатар, Чулуун нар Хятадын талыг төлөөлж Ли Шин нар дахин өөр гэрээг хийжээ. Тэгэд энэ жилийн зайтай хийгдсэн энэ 2 гэрээнд юу н ямар өөр зүйлс байгаа юм бэ? Юу н юу нь яаж хэрхэн өөрчлөгдсөн? Яагаад юу н энэ гэрээ юу н өөрчлөгдөө дахиад хийх болсон юм бол? Энэ 2 гэрээг үтсэн л дээ. Тэгээд энэ 2 гэрээний одоо агуулга бол үндсэндээ 2 өөр юм байлээ. Одоо ялангуяа Монголын талын гүйцэтгэх үүрэг. За яг яагаад тэгж өөрчлөгдсөнийг бол үндэ одоо хэлж мэдэхгүй. За ямар ч байсан тэр 2011 оны 1-р сард байгуулсан анхны гэрээ нь бол Монголын тал бүх юмаа хариуцж хийх. Хамгийн гол нь архивын баримтыг яг яаж хэвлүүлдэг, яг тэр дараалал сонгож аваад судлаад тэгээд хамгийн гол нь Монголын тал бүр ихийг биелдэгээд тийм ээ. За ерөөсөө ямар ч түүхий задгаа файл бол хэлээр гарахгүй нь шүү дээ. Яг л одоо архивын баримт эмхтгэлийг яаж биелдэг тэрүүгээр биелдчихэд зөвхөн хэвлүүлэх талыг бол хятадаар хийлгэхээр. За хятадын тал бол эхний 11 оны гэрээ ийм гэрээ байсан. Тэгэхээр гэрээ яаж хийдгийг эсвэл өөрсдийнхөө улс оронд одоо нөгөө ийм гэрээ хийвэл хортой шүү, хоргүй шүү гэдгийг нөгөө мэдэхгүй балаг бол биш юм байна шүү дээ. Эхний гэрээ ерөөсөө мэдэхгүй тийм мэдэхгүй асуудал бол биш. Тэр их ойлгомжтой. Монголын архив бол энэ гадаад улстай архивын баримт солилцох тал дээр бол олон жилийн туршлагатай шүү дээ. Дэлхийн сэтгүүл зүйд факт чек гэх ойлголт байдаг. Энэ нь баримтыг нягтлан шалгах, иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялхан хүлээж авах, альва мэдээлэлд шүүмжлэлттэй хандахад тус болдог. Бүгдээрээ түүхээ худалдсан түүхчид нэвтрүүлгийг цацагдсны дараа Чулуун Үлзийбаатар нарын ярьсан ярианууд дээр бидэнд байгаа баримтууд дээр тулгуурлан факт чек хийцгээе. Чулуун Үлзийбаатар нар архивын М1 сан хөмөргөө тэр чигт нь өгөөгүй гэж гүрийсэн. 640 мянган хуудас
энэ яагаач байх боломжгүй. Бид хэд ч бас нэг түүхч хүмүүс байна. Монгол улсын эрх ашгийг судалдаг. Тэгвэл энэ гэрээний нэгийн нэгд хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу цэргийн засварласан 640 мянган нүүр бүхий 2489 нэгж баримтыг эмхэтгэн гэжээ. За мөн 640 мянган нүүр бүхий баримтаараа бүхэл бүтэн 1280 бот номыг хэвлж гаргах юм байна. За эхний ээлжинд энэ 20 бот ном гарсан. Тийм их олон бот номыг хэвлж гарах юм уу гэж хэлэхэд Чулуун Үлзийбаатар нар үгүй гэж мөн л гүрийж байсан. Тэгвэл тэдний байгуулсан энэхүү гэрээн дээр нэгийн 3 дахь заалтыг та харна уу? Баримтын нэг ботны ойролцоогоор 500 нур байх ба нийтдээ 1280 орчим бот болно гэж гэрээнд үзгэлсэн байгаа юм. Ийм нэг сан хөмөргийг бүгдийг нь хуулбарлаж өгсөн үү? Бүгдийг нь өгсөн үү? Яг хэдэн мянган хуудсыг өгсөн юм бэ? Би мэдэхгүй 20 бот ном гарсан шүү дээ. Тэгэхгүй эхэлсэн юм бэ? Тий. Би энийг огт мэдэхгүй. Шалгадаг газар нь би энийг огт мэдэхгүй. Яагаад сан хөмөргөө яагаад бүтнээр нь хуулбарлаад өгсөн? Тэрийг хэсэгчлээд шүүгээд өгч болоогүй юм уу? Гэхдээ та түүхийн үрээлэнгийн захирал байсан шүү дээ. Тэгээд үгүй харин өгөхдөө гэрээнд зааснаар гэрээ гэдэг чинь хоёр талд ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ Монгол улсад ямар ашигтай байсан гэж асууад шүү дээ. Улсын бүх номын санд нь хэвлэгдсэн номыг нь өгсөн. Мөн гэрээг үзгэлсэн Чулуун Үлзийбаатар нар хэлэхдээ оюуны өмч асуудал ярихдахгүй юун хятадтай 50-50 эзэмших гэдэг ийм хариултыг өгч байсан. Тэгвэл үзүүлэгт дахиад өөр 2 баримт энэ нэвтрүүлэгт бид шинээр гаргаж байна. Энэхүү гэрээний 3-ын 3 дугаар зүйлд энэхүү архивын баримтын эмхтгэлийг Монгол Хятад 2 тал тэгш эрхтэйгээр эзэмшин гэсэн байгаа юм. Харин дараагийн баримт бол номон дээр өөр дээр нь бичээстэй байгаа. За энэ номны 4-р хуудсыг ингээд эргүүлвэл хятад хэлээр өмнөх үг бичсэн байгаа. Хятад Монгол 2 өмнөх үг нь өөр. Харин хятад хэлний өмнөх үг дээр гэрээг 2 тал 50-50 эзэмшнэ гэд бичсэн. За юм хөгжиж өөрчлөгдсөн. Бид бүгд хятад хэлгүй учраас хятадаар юу гэж бичснийг мэдэхгүй байгаа. Тэгвэл Google Translate-тэд үзье. Бот бүрийн нүүр хуудсыг ижил тэгш эзэмшин хэмээн Google Translate орчуулан гаргаж ирж байгааг үзэгчтэй харж байна. Гэрээн дээрч тэр, номны өмнөх үг дээрч тэр Хятад улс Монгол улстай оюуны өмчийн хувьд цаашдаа үрд Монголын архивын нэг сан хөмөргийг 50-50% эзэмшихнэ. За энэхүү номыг эмхтгэхэд гар бие оролцсон Монголын талаас төлөөлж гэрээг байгуулж гарын үсэг зурсан хүмүүс олон зүйлийг бас үгүйсгэж байгаа. За биднийг гүтгэж буй мэтэр. Тийм учраас бид дахин баталгаажуулахаар нэгэн хятад хэлтэй хүнтэй уулзаж байгаа. За түүний хувьд 10 орчим жил хятадуудтай хамтран одоо ажиллаж бизнес эрхэлсэн. За Бээжинд санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн. Иргэн Ган Эрдэнэм. За энэ хүн бол түүхч, судлаач, эрдэмтэн биш. За бид хөндлөнгийн ийм хүнтэй одоо уулзаж хятадаар үнэхээр одоо бидний хэлээд байгаа шиг тийм үгс байна уу байхгүй юу гэдгийг уншуулах гэж байгаамаа. Хятад Монгол өмнөх үг нь бол өөр юм байна хоорондоо. Хятад талын өмнөх үг бол нэг 4 хуудастай. За энэ дээр бол жишээ нь 2 тал өөрсдийн өмнөх үгийг бичиж хэвлүүлэх бөгөөд тий энэ Пингдонгийн юм юу зүүж суйоч байна гэдэг өгүүлбэр нь бол ерөөсөө л харилцан тэгш хэрэгтэйгээр зохиогч эрхийг эзэмшнэ гэсэн байна. Одоо Монголоос хуулбарлаж авсан архивын баримтыг яхаараа Хятадын талын оюуны өмч болж хувирт юм байна. Нэгч тийм үг. Тийм байна. Тэр гэрээ дотор байна гэд тэр болор туйсдгүүч өөрөө танаас тодруулж асуусан шүү дээ. Та өөрөө мэдэхгүй л гэж хариулж явах шиг үсэн. Тий. Би бол хэлж байгаа. Энэ өмнөх үг би дараа нь сайн судалсан л да. Би энэ өмнөх үг юмнууд тийм үг өгүүлбэр нэгч явах. Дараа нь сайн судалсан л да. Энэ Пингдонгийн юм юу зүүж суйоч байна гэдэг өгүүлбэр нь бол ерөөсөө л харилцан тэгш хэрэгтэйгээр зохиогч эрхийг эзэмшнэ гэсэн байна. Тэгээд оюуны өмчийг нь жинхэнэ эцэд нь бол монголчууд. Гэхдээ оюуны өмчөө бусадтай хуваалцах тохиолдолд тодорхой хугацаа заадаг юм байна шүү дээ олон улсын практикт.
Тийм ба. Одоо жишээ нь юу гэдгийг хаттын тал одоо манай энэ архивын баримтын оюуны өмчийг 3 жилийн хугацаанд 50 эзэмшнэ гэдэг юм уу? Тий, яг үнэ. Тэгвэл гэрээний заснаар бид нэр одоо ингээ үүрт хамт эзэмшнэ. Үүрт одоо хизээ чи юм бүү чи ингээл хаттынхын тал бүрэн ингээд тэгш эзэмшээ явчихж байгаа. Тэгээ зараа явчихж байгаа. Тэгээ зараад байгаа тэр ашигнаасаа одоо эдийн засгийн ашиг яриа л да тий өгөхгүй. За хоёрт нөгөө бид хоёрын яриад байгаа хамгийн чухал зүйл бол жишээ нь одоо олон улсын бүх практик тэр битэл хууль журамд байгаа. Би нэг музейн захирал байгаад би ингээд олон улсын үзмэр үзэсгэлэн гаргая. Би жишээ нь одоо Солонгос ч юм уу Хятад ч юм уу одоо үндэсний түүхийн музейгээс үзмэр гаргаа яри. Тэр чинь тодорхой хугацаанд байх ёстой. За одоо ингээд боддоор ингээд сайхан хэвлэлсэн нөгөө номуудыг ингээд 20 эхний 20 бот нь $3,000 гэж зарж байна тийм үү? Энийг захимаар заръя. Тэгвэл ирэх нь яах юм? Боддоор заръя. Ганцхан хувийг заръя. Тэндээс нэг баримтал хэрэгтэй тэр ботыг нэг хүн худалдаж авъя л да. Тэгвэл тэрний нөгөө цохогч ирэх яах юм? Нөгөө ашиг нь яах юм? Ийм юм юус байхгүй. Наад захын энгийн одоо хэрвээ энэ ингээд болчлоо гэж бодъё те. Бизнесийн тим гэрээ хилцлийн энгийн түвшний ойлголт байхгүй. Монгол үүргээ эдлүүлчлээ гэж үзээ одоо энэ гэрээгээр тийм үү? Энэ ч ингээ хууль зөрчиж байгаа зүйл шүү дээ. Эдэлчлээ одоо ингээ бид нар ингээ хөөх юм хамаг юм сканердад ингээ тавиад дуучлаа өгчлөө. Хятад эргүүлээ бид нар жишээ нь юу өгсөн? Энийний оронд нэг хуудас цаасч өгөөгүй бид нарт. Гэхдээ энэ гэрээн дээр хятад манад юм уу? Тийм юм ч байхгүй. Бүр тусгаагүй. Өөрөөр хэлэх юм бол яага бэлгэлийн гэж энэ судлаач нар дургуцаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө бэлгэл үнгүй гэж байгаа ийм зүйл байхгүй юу? Гэрээг үзгэлсэн одоогийн соёлын сайд чулуун хэлэхдээ энэ бол шинжлэх ухааны хоёр улсын хамтарч хийсэн эрдэмтдийн бүтээл гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл нэг сэдвт шинжлэх ухааны ажил. За тэгвэл энэ гэрээн дээр энэ бол шинжлэх ухааны хамтын бүтээл биш гэдгийг нотлох бас нэгэн заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны хамтын бүтээл хийнэ гэж гэрээнд нэг ч үг байхгүй. Харин баримтыг эмхэтгэл гэж байгаа юм. Монголын талд байгаа архивын эдгээр баримтуудыг он цагийн дараалалд оруулаад копи паст хийгээд эмхэтгсэн нь энэ юм. Харин шинжлэх ухааны бүтээл гэж юу хэлэх вэ? Жишээ нь энэ Монгол Оросын шинжлэх ухаан соёлын харилцаанд зориулсан 1921-с 60 оны энэ бүтээл. Энэ бол шинжлэх ухааны бүтээл. Учир нь гэх юм бол эрдэмтэд өөрсдийнхөө дүгнэлтийг хийсэн, бичсэн, хамтран судалсан ийм бүтээл. За энэ бүтээлийг хэвлүүлэхэд хоёр улсын хоорондын засгийн газар нь хоорондоо гэрээ хийсэн байдаг. Монгол улсад шинжлэх ухааны бүтээл хийхэд ингээд л архиваас нь баримт аваад л хийгээд л байдаг гэж тэр үзэгчдэд тайлбарлаад байгаа. Тэгвэл үгүй. Бас нэгэн өөр шинэ баримт. Энэ бол архивын баримтаа харилцан солилцож шинжлэх ухааны бүтээл хамтдаа хийх гэрээ. Бид энэ гэрээг үзэгч танд зориулсан бас олсон. За энэ гэрээ бол 1992 онд зурагдсан ийм гэрээ байгаа. Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээр архивын баримт гэдэг бол тухайн улс геополитик аюулгүй байдал талаас чухалд тооцогддог учраас ийхүү засгийн газар нь хоорондоо гэрээ хийгээд за энэ гэрээний хүрээнд эдгээр шинжлэх ухааны бүтээлүүдийг гаргаж хэвлэж олон нийтийн хүртэл болгосон байгаа юм. Энэ бол эмхэтгэлийг энэ бол шинжлэх ухааны ажил хийсэн, том ажил хийсэн гэж бол хэлж болохгүй. Энэ дээр зөвхөн өмнөх үг бичсэн байна, тийм. Өөр юм бол байхгүй. Бусд нь болвол ямар ч боловсруулалт байхгүйгээр архивын баримт энийг хараа ингээ архивын баримт чи ингээ бэлэн байгаа баримт бэлэн баримтыг дараалалд орууллаа тэгэнгүүтээ гарчиг хийлээ нэгдүгээр баримт нь тэр юм бэ тэгээ одоо ингээ гарчиг нь байгаа байхгүй тэрний тэр юм бэ үгүй эн чи ингээл гарчиг нь уншаал энэ энэтэй холбоотой баримт байна гэж гарчиг бичиж чинь энэ чи хин хийж чинь тэгээд өмнөх үгнийг бичнэ үгүй энэ ерөөс эрдэм шилжгийн ажил энийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Гэтэл тэр 20 бот номон дээр чи ямар ч тайлбаргүйгээр копи паст хийгээ тавьчихсан байгаа шүү дээ. Та нар ямар ч ашиггүй гэрээ хийсэн юм шүү дээ. Ямар ч ашиггүй. Би судлаач энэ бүтээлийг гаргасныг ашиг гэж үзэж байгаа. Тэг дэлхий. Оюуны ашиг. Оюуны ашиг. Тэгэхээр энэ дэр бол нэг юм хамтарч ажилласан гэдгийнх нь хүрээнд дотор ерөөсө 3 үг айгүйх байгаад байгаа нь юу юм бэ гэхээр одоо хувилах, эмхэтгэх, хэвлэх гэсэн
ийм л зүйл дээр хамтарч ажилласан юм байна гэдг нь бол хятад талын өмнөх хүүхдэрээс их тодорхой харагдаж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухааны бүтээл одоо шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил болгож хамтарч ажилласан гэдэг утга бол байхгүй юм байна тийм. Энэ дээр одоо өмнөх хүүхэн дээр бол хятад өөрсдөө л энийг буруу бичээгүй бол энэ дээр нэг тэгж одоо гэдэг архивын материалыг ингээ хамтраад боловсруулад юм уу эсвэл ямар нэгэн логик дүгнэлгээ түүхийн гаргалгаа гаргаад ч юм уу тийм ингээд судалгаа хийсэн гэдэг одоо өгүүлбэр бол байхгүй. Тэгэхээр эмхтгэлэл гэж юу юм байгаа юм бэ тийм. Энэ дэр бол миний одоо жишээ нь үүснэр бол эмхтгэлэл гэж байна. Эрдэм шинжилгээний ажил гэж юу хэлдэг вэ гэхээр чи заавал тэрэн дээр боловсруулалт хийж задлан шинжилсэн байх хэрэгтэй. Тэрнээс чи маш олон зурган баримтуудыг энийг хэн ч хийж чадна. Яг ч тэр хүмүүс доктор, профессор, академич, инэтри гэдэг цол зэрэг авдгийн. Эний чинь задлан шинжил, энэ дээр ингэж бичсэн байна. Эний ийм асуудалтай холбогдож байна. Хамтын эрдэм шинжилгээний ажил гэхээр одоо яана гэсэн үг үү? Бүр хамтарч. Бүр л хамт тэрийг чинь задлан шинжилж ярих хэрэгтэй шүү дээ. Яг ч хамт болгоод байгаа. Ганцаараа хийж хүчрэхгүй байгаа учраас хамтараа бүр илүү юм гарах гэдэг болохоос хоёулаа нийлээд хэдэн архивын баримтын зургийг дээр доор нь оруулангуудаа нэрийн дээр нь тавих юм бол энэ ч юм шиг. Дараагийн нэг ноцтой баримтыг мөн үзэгч танд үзүүлье. Энэ номыг хэвлэхэд Монголын тал юу ч хожоогүй. За хожоогүй гэдэг нь архивын баримт материал иргэн та би очоод хэвлэж хувилж авах бол заавал мөнгө төлдөг. Он цагийн дарааллаас нь түүхийнх нь ач холбогдол талаас нь хамаарат төлөх тариф өөр байдаг. За хятадын тал Монголын талаас 640 мянган нөр архивын баримтыг авахд харин сохор зоосч төлөөгүй. Төлөхгүй гэдгээч энэ гэрээн дээрээ бичсэн байгааг үзэгч та харж болно. Гэрээний 2-2-1 гэсэн залт эмхэтгэлт холбоотой зардал буюу тоног төхөөрөмжийн зардал 100 мянган юан, ажилтнуудын цалин 718 мянган юан, зөвлөх буюу редакторуудын цалин 82 мянган юаныг хятадын тал хугацаанд нь Монголын талд шилжүүлэн өгнө. Үүнд ажил эхлэхэд тоног төхөөрөмжийн зардал 70 мянган юан, судлаачдын ажлын хөлсөнд 84 мянган юан, зөвлөх болон редактор нарт 30 мянган юан тус бүр шилжүүлнэ гэж. Энэ гэрээнд Монголын талд баримтыг хуулбарлаж авсныхаа төлөө нэгч төгрөг өгөх заалт байхгүй байгааг үзэгч та энэ гэрээний баримтаас харлаа. Чулуун гэдэг нөхрийн хийсэн энэ гарын өсөж зурсан энэ гэрэн дээр нэг Монголын эрх ашиг, Монголын үндэсний эрх ашиг ямар үн цэнэг болсон бэ гэдгийг эндээс харж болно. Тэгээ энэ дээр би гэрээний 2-р 2-2-1 дээр заалтыг би уншия гэж бодож байна л да. Ерөөсөө хэдэн принтер, хэдэн хүний цалингаар Монголын архивын 640 мянган нүүр 2489 нэгж баримтыг хятад өгсөн. Хариуд нь бид нэг ч цаас аваагүй. Хэдхэн хүний цалин принтер. Ингээд Монголын 640 мянган нүүр хятадын талд очсон. Энэ бол чулууны хийсэн Монголын эсрэг, энэ бол гэмт хэрэг. Би бол ингэж л бодож байна. Ингэж хардах хэрэгтэй, ингэж хүмжлэх хэрэгтэй л гэж бодоод байна. Зарж байгаагаас нь Монгол улс өмчөө өгснийхаа төлөө мөнгө авж байгаа мó гэж асуугаад байна. Өсөж байгаа асуу. Архиваас нь асуу. За номон дээр бас нөгөө номын зарагдах үн хэвлсэн газрын бас юмнууд байх шиг байсан. Тийм одоо мэдээлэл байна. Энэ болохоор хэвлсэн газар нь бол Гуанши Шифандаш Фэчхүбэншөө гэж. Энэ нь бол Гуаншигийн багш их сургууль гэж явах байна. Багш их сургуулийн хэвлэлийн газраас хэвлэж гаргасан. Динжа буюу одоо зарагдах үн гэсэн үг л дээ. Тогтсон үн гэж хэлж болно. Зарагдах үн нь болохоор 17800 юан гэж гаргасан. Энэ болохоор Гуаншигийн Шифандаш Фэчхүбэншөө буюу одоо Гуаншигийн багш их сургуулиас хэвлэн гаргаваа. Зарах үн нь 17800 юана гэд нэгээс 20 байттай гэсэн ийм л материал юм байна. Харин энэ бол архивын ерөнхий газрын дарга Инхбаатарын 2019 оны 10 дугаар сарын 23-нд гаргасан тушаал. Энэ тушаалд юу гэж байгаа вэ гэвэл архивын баримтыг хэвлэж хувилж авахд төлөх төлбөр байгаа юм. Жишээ нь Манжийн үеийн баримтыг хувилахад 50000 төгрөг, 60000 төгрөг болж байгааг та харж байна.
5,000-ыг үржихэн 640 мянга. 3 тэрбум 200 сая төгрөгийг энэ төслийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах мөнгнөөс гадна Монгол улсын төсөвт энэ хэмжээний мөнгө орж ирэх байж. Монголын тал архивын Эм1 сан хөмөргөө тэр чигт нь бэлэглэх энэ үйл явцаас Үлзийбаатар халагдсанаас болж гарсан. Харин одоогийн соёлын сайд чулуун ажлыг үргэлжлүүлж өнөө болтол хариуцсан ажиллаж байгаа юм. Тэр хятадын талтай эрхтгш гэрээ үзэглээгүй шалтгаан нь чухам юунд байсан бол? Магадгүй одоо танд үзүүлэх бас нэгэн баримтаас тодорхой болох биз. Төслийг хариуцаж ажиллаж байгаа ерөнхий редактор Чулуун болон хятадын талын төлөөлж ажиллаж байгаа ерөнхий редактор Лишен нарын уулзалтын тэмдэглэл протокол байгаа юм. Протокол нийтдээ 3 нуур учраас зарим анхаарал татах хэсгийг л үзэгч танд би уншиж өгье. Чулуун захирал мэдээлэлдээ хэлсэн нь Монгол улсад өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээ гарч байсан бол одоо бүгд гайгүй болсон. Засгийн газраас яам судалгааны байгууллага хүртэл эрдэмтдээс энгийн иргэд хүртэл бүгд Хятад Монголын хамтран хэрэгжүүлж байгаа баримтын эмхэтгэл төслийг өндөр үнэлж байна. Чулуун хэлэхдээ ойрмогхон Монгол улсын архивын ерөнхий газрын шин даргатай уулзаж ярилцсан. Хятад Монголын харилцааны түүхэн маш чухал баримт Хятадын тал баримтын эмхэтгэлд бүх зардлыг гаргана гэдэг амаргүй ажил. Хятад Монголын судалгааны хамтын ажиллагаач байхгүй байх байсан. Эдгээр үнэт судалгааны материалууд архивын хөмөрөгт хадгалагдан боловсруулах эзэнгүй эрдэмтэн судлаачид ч үзэх боломжгүй байсан зэргээр ярьсан байгаа юм. За мөн протоколоос үргэлжлүүлэн танд уншиж өгвөл Монгол улсын архивын ерөнхий газраас гэрээнд гараа үсэг зурх асуудлыг Чулуун захирал хариуцсан 2018 оны 1 сард бүрэн дуусгаж Хятадын талд мэдэгдэнэ. За мөн протоколоос уншихад үлдсэн 50 ботын эмхтгэл ажлыг Монголын талын ерөнхий редактор профессор Чулуун, Хятадын талын ерөнхий редактор Лишен нар тус хариуцсан ажлын 2 дугаар хэсгийг дуусгана. Хоёр тал ажлын 2 дугаар хэсгийг 2019 оны 4 сард дуусгах ба ажлын явцын тухай бие биендээ энэ төслийн асуудлаар тогтмол мэдээлэл солилцсон. Дээрх саналууд нь хоёр талын хамтран хэрэгжүүлж байгаа төслийн ажлын 2 дугаар хэсгийг хэрэгжүүлэх тухай гол баримтлал болно гэд протокол үйлдээд гараа үсэг зурсан баримт нь энэ байна. За нэн төрөнд хийх ажил бол Хятадын талтай хийсэн гэрээг өөрчлөх, эсвэл цуцлах. Тэгэхгүй бол яг одоо танд харуулах гэж байгаа дараагийн баримт энэ 20 ботноос гадна дараагийн ботууд гаргах гээд Хятадын тал бэлтгэж байгаа тухай мэдээлэл юм. Энэ бол Syntat.com гээд Хятадын вебсайт. За энэхүү вебсайт дээр Хятадын засгийн газраас 2019 онд нийт 371 төслийг онцгойлон санхүүжүүлснээр бичсэн байгаа юм. 2019 онд. За энэ онцгойлон санхүүжүүлсэн төсөл дотор 210 дугаарт Чингин үеийн хүрээнд суугаа хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын баримт бичгийг эмхтэн судлах төсөл орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ төслийг үргэлжлүүлэн яагаад санхүүжүүлэх болов? 20 бот номноос гадна дараагийн ботуудыг гаргахаар бэлтгэж байна гэсэн үг. За уг гэрээнд зааснаар бол тэд 1280 ботыг хэвлэх ёстой юм. Чулууны уултсан Хятадын талыг төлөөлж ажилласан нэгдүгээр хүн болох Лишен гэж тэгвэл хин юм бэ? Энэ бол Лишен. Ноён Лишен нь Хятадын хил хязгаар түүний өөрчлөлтийн түүхийг судалдаг. Монгол улс бол Хятадын алдагдсан нутаг юм гэдэг үзлийг баримтлагч, сурталчлагч юм. За үзэл баримтлалын хувьд бол энэ одоо Монголын одоо анхны төр тус хүннүг бол одоо нэг үгэл дээрээ шууд Хятадын дотоод хэсэг гэд биччихсэн тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ бол одоо Лишен гэдэг энэ эрдэмтэн бол Хятадын бусад маш олон түүхчдийн адилаар энэ өнөөгийн Монгол улс бол одоо тусгаар тогтносон улс мөн боловч харин дээр үед бол Хятадын нутаг байсан юм а гэсэн ийм үзэл баримтлалыг баримталдаг хүн болох нь тодорхой харагдаж байгаа бүтээлүүдээс нь харахад.
Лишан гэдэг хүн одоо ер нь ямар ажил албан тушаал эрхэлдэг, ер нь ямар хүн юм бол энэ зарим одоо их сурвалжууд, зарим одоо хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ Монголын архиваас авсан одоо эмхтгсэн энэ одоо эмхтгэлүүдээр ботуудыг одоо хийсэн нь нэлээд гавьяатай ажил хийсэнд бас үнэлэгдэж байгаа тухайн улс орондоо гэдэг ийм мэдээлэл бас өгöd байгаа. Хятадын цөөн тоод үндэстнүүдэд бодлого явуулах талаар ингэж тусгайлан ажилтдаг мэргэжилтнүүдээс бүрдсэн том тийм комиссууд үүдэг. Хятадын засгийн газрын харьяанд бодлогын судалгаа хийдэг тийм одоо комиссууд. Тим комиссд ажилладаг. Бодлогын судалгааны нийгэмлэг гэж байгаа. Хятадын төр засгийн бодлого судлах нийгэмлэг гэдэг. За тийм нийгэмлэг юм бол үндэсний аюулгүй байдлын асуудал одоо судлах тим комисс гэж байгаа. За тэр комиссийнх нь одоо тусгай урилгат гишүүн. Лишаны тухайн мэдээллийг олох нь тиймч хэцүү бас хаалттай зүйл биш. Түүний ажилдаг байгууллагын вебсайт руу ороход Лишаны тухай бүх мэдээлэл ийхүү хятад хэлээр гарч ирнэ. Тэр 1949 онд Бээжинд төрсэн Хятадын коммунист намын гишүүн 1985 онд баруун хойд их сургуулийг түүхч мэргэжлэр төгссөн хэл хязгаарын түүхийн газар зүйн судалгааны төвийн захирал ажилтай. Хятадын коммунист намын төв хорооны Шинжааны үйл ажиллагааг зохицуулах бүлгийн ажлын албаны судалгааны зөвлөх бүлгийн онцгойлон урьсан тусгай мэргэжилтэн. Хятадын үндэстний асуудлыг хариуцсан хорооны бодлого зөвлөх комиссийн гишүүн. Хятадын төрийн бодлогыг судлах нийгэмлэгийн үндэсний аюулгүй байдлын бодлогын хорооны тусгайлан уригдсан судлаач. Хятадын нийгмийн шинжилгээ ухааны академийн Шинжааны хөгжлийг судлах төвийн дэд дарга. Лишаны багшийн сургуулийн эрдэм шинжилгээний бичиг миний гарт байна. 2017 оны 9-р сард. За түүний эрдэм шинжилгээний бичгээс анхаарал татах нэг л өгүүлбэрийг үзэгч танд уншиж өгье. Учир нь эрдэм шинжилгээний бичиг учраас олон хуудас юм. Хятадын тухай түүхэн ойлголтын үүднээс хүннүү улс бол дотоод юм. Өөрөөр хэлбэл хүннүү улс бол Цэн хань улсуудын үед Хятад улсыг бүрдүүлж байсан нэг хэсэг мөн гэжээ. Монголчууд бидний өвөг дээдсийг Хятадын нэг хэсэг гэж үздэг. Түүхчдийн нэг бол Лишан. Хятад улс бол одоо тэрбум гаруй хүн амтай эдийн засаг болоод олон зүйлээрээ дэлхийд одоо тэргүүлэгч улс орнуудын нэг. Тэгээд энэ улс орон одоо Монгол улсыг нэг хэсэг гэж үзэх, эсвэл Монгол биднээс хамааралтай гэж үзэх гэдэг юм уу? Ингэж үздэг иргэд ийм үзэл санаа Хятадд илүү дэлгэрэх аюултай юу? Маш олон Хятад иргэдийн дотор монголчууд гэдэг чинь бидний алдагдсан нутаг юм байна гэх үзэл улам ихсэн гэдэг чинь л аюул байхгүй юу? Энэ үзэл улам бүр ихсэн гэдэг чинь энэ нутгаа бид яагаад алдчихваа гэдэг тийм нэг сүнслэг асуултыг биенээсээ хайх болно гэдэг. Яагаад алдчихсан бэ? Тийм нэг харуулсан юм уу? Ийм үзэл, ийм нэг хариултайсан ийм нэг сүнслэг асуулт улам бүр түгнэ гэдэг чинь дараа ирээдүйн хойчод Хятадын бас төрийг энэ улсыг авчих хүмүүсийн дотор итгэл үнэмшлэрээ бүр энэ үзлийг бүр нэг ягшлын ийм үзэлтэй хүмүүс гарч ирвэл яах вэ гэдэг чинь тийм ээ. Бид өнөөдөртөө мөнгөгүй байж бол бид яг энэ дээр энэ нүүрс ухаад гаргаж байгаас өөр юм аа. Түүхийнхэн бас тодорхой хэмжээний юмнуудыг бид хайрлаж хамгаалах хэрэгтэй юм аа. Яалч. Энэ хамгийн чухал юм аа. Тэгэхээр хор хөнөөл нь урт хугацаанд илүү биднэрт хор хөнөөл нь гарах нь биш хор уршиг. Тэгин. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд бусдын хэлснээр ноцтой хохирол учруулах ийм материал бол үнэндээ байхгүй. Тэгэхээр та түрүү 160 хуудас дотор бол одоо манай улсын одоо түүхтэй холбоотой бас ингээд Хятадын талд мэдэгдэж болохгүй тийм түүхэн баримт яваагүй гэж хэлэх гээд байна уу? Би баттай. Яг л энийг би гарчиг бүгдийг нь хийж редакторлсан юм чинь. Тэр 160 хуудасны материалыг та өөрөө мэдчихэв үү? Энэ дотор байгаа 20 бот дотор байгаа бүх материалыг би мэдчихэв. Энэ ном хэвлэгдэхдээ одоо Хятадын цөөн тоод үндэстний тий одоо энэ дэмжих хүрээнд гэдэг ингээ хэвлээд гараад ирсэн Монголын архивын баримтууд. Үнийг үзээд ил үйл явдлыг та юу гэж бодож байгаа вэ? Юу гэж харж байгаа вэ? Миний мэрэгшиж байгаа юу бол эртний түүхэлтэй. Гэхдээ эртний түүх гээд иймэрхүү асуудлыг бас анзаарахгүй орхиж болохгүй. Чин түүхч нэр зүүсэн л бас нэг тодорхой хэмжээгээр тухайн улс орныхаа эрх шийг заавалчгүй харж байгаа шүү дээ. Ямар ч улс үндэстэн нөгөө улс үндэстнийг өөрийнхөө
эрх ашиг сонирхлынхаа хүрээнд оруулахын тулд хамгийн түрүүнд таардаг хоёр зүйл л байна. Соёл. Соёлын дотор бол ерөөсөө л хэл утга зохиол нь түүх рүү. Нэгэсэндээ яг тухайн үндэсний дархлаа руу дайрдаг байхгүй юу? Нэгэсэндээ одоо бидний дархлаа чинь бол түүх, шашин, соёл, хэл тэгээ утга уран зохиол шүү дээ. Энэ нь алга болохоор аяндаа нөгөө тухайн үндэсний сэтгэдэг онцлог нь алга болно. Тэгээд энэ нь болохоор маш олон дистралта системээр явагдчихж тэр сууж явах шүү дээ. 40, 50, 60 та хүнд ч гэсэн энэ түүх чинь ийм шүү гэж дахин давтан зааж өгөхгүй бол гинтчих гээд идэг. Хүн төрлөختөн төр ус гэж хизээ байх нь тэр бүхий л хугацаанд энэ бол ашиглагтаал юм гэсэн үг. Бэлэн материал. Хор хөнөөлн гарах нь. Аста. Өөрөөсөө их холын юм. За мөн тэгээд дээр нь Хятадын одоо цөөн тоот үндэстнийг дэмжих төслийн хүрээнд энэ хүн номыг одоо санхүүжүүлж гаргасан гэдэг ийм мэдээлэл байгаа. Үнэхээр бас тийм үг өгүүлбэр энд байгаа мó? 国家加入少数民族原文字出本规划项目，本书获得2014年少数民族文化事宜发展部质资金资助奖。За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр улсын 12 дугаар 5 жилийн цөөн тоот үндэстний хэл соёлын хэвлэлийн төсөлд энэхүү ном нь 2014 оны цөөн тоот үндэстний хэргийн хөгжлийн санхүүжилтийг авсан болно гэсэн ийм утгатай. Энэ бол яг ном нэгдээд 2 дахь 3 дахь эхний нүүрэн дээр нэлээд томор ингэ бичсэн. Хятадын сайт дээр Монголын газар нутгийг зарж ийн ч гэдэг юм уу те. За хятадууд Монголд ихээрээ ороод ирлээ гэл ингээл тэрийг бол бодит аюул гэж үзээд байдаг. А гэтэл архивын баримтат баримтат материалаа бид нар хятадд өгөх нь бодит ямар аюул эрсдэлтэй юм бэ? Энэ шийдвэрийг гаргаж энэ гэрээг байгуулсан хүмүүс хэлээ гэж өнөөдрийн нэр хүндтэй түүхч. Гэхдээ энэ хүмүүс Монголын түүхийг дангаараа мэдэж шийдвэр гаргаж нийт түүхчтэй санал асуулга явуулсан бол бас өөр хэрэг шүү дээ. Нийт ард түмнээс юм уу тийм ээ? Түүхэндээ баримтлалынхаа хувьд эдгээр чинь үжил баримтлалынхаа хувьд юу гэхээр хятад түүхийн хувьд тийм нэг хятад түүхийн үжил гэдэг айхтар юм биш үү дээ. Ерөөсөө тэрнийг бахархал болсон нэг тийм юм байдаг. Угаасаа байсан. Бахархлын хамгийн том суурь бол монголчуудын тэр дэлхийн ертөнцид байгуулж ирсэн тэр их мундаг түүхэл гэж яриад байдаг. Түүх дан бахархлын түүх бас биш. Бид бас эмгэнэлтэй бөгөөд өөр хоорондоо эвдрэлдэж, цэнцэлж, хэмхэлэлдэж байгаа бусдын хэрэгцээд орсон түүх бий. Энэ яг энэ эмзэг цаг үеийн төр төснийхөө тэр түүхийн үжил гэдэгтээ энэ нийт хамгийн их таатай үе байхгүй Монголын түүхийн архивын материалууд дотор Монголын архивын түүхийн архив дотор хамгийн их материал яг энэ үеийнх байна. Манай энэ университет түүхчид маань бас нэг үгүйсгээд байна шүү дээ тийм ээ. Энд Монголын үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнолд аюултай юм юусоо байхгүй эднэр гэж яриад байна. Тэгэж болохгүй. Энэ хитрхи их материалуудыг өгсөн байна. Тэгэхээр бид нар энэ нэвтрүүлэгт Хятад улсад 640 мянган нүүр одоо тэ архивын баримтаа өгсөн. За үүнийг нь хэвлээд ингээд ном болгоод гараа зарж ийн л та. Эндээс нэг сэтгэл имзэглэм юм. Хятад улс ер нь Монгол улсыг түүхийн хувьд гэдэг юм уу юу гэж авч үздэг юм? Ямар улс гэж одоо өөрсдөдөө нь одоо хамааралтай гэж авч үздэг юм уу? Яг түүхийн хувьд та хэлж өгвөл яг юу гэж авч үздэг юм? Дээрээс ахуулаад түүх хүчлэгтэй. Альва нэг үндэстэй ухсаатны одоо өөрсдийнх нь дурдж байгаа тэр түүх хүчлэгтэй. Дээдсийг нь заавалчгүй өөрсдөөсөө гаралтай болгож бичдэг нэг юм сонин концепттай. Энийг нь бол дэлхийд даяараа мэднэ. Жишээлбэл одоо хүнүүгийн өвөг дээдэс одоо хятадын анхны хаадын нэгнийх нь зугатаасан хүний үр сад гэж ярих жишээтэй. Жишээлбэл Шамбэнер бол одоо нэг бас нэг хятадын эртний нэг домгийн үндэстэй ухсаатны бас нэг үр сад гэх жишээ нь ингээд явдаг. Энэ концепц нь манжичийн улсаас хойш бол бүр илүү албан ёсны түүх хүчлэгтэн тогтоод бүр нэлээд тийм одоо бодлогын чанартай болж эхлээд төр улсын төвшөнд баригддаг болсон юм шиг байна лээ. Ийм бодлогыг бол эртнээс ахуулаад барьж ирсэн. Энийг нь бол манай эрдэмтэд бүр эртнээсээ бас мэднэ. Түүхчдэр нь дамжиж илэрч байгаа хятад улсын бодлого л гэж харахаас өөр аргагүй болчиход байгаа юм л. Бид ямар үн цэнтэй чухал баримтаа хятадын талд хүлээлгээд өгчихсэн юм бэ? Бүр бэлгэлчихсэн юм бэ? Ямар үн цэнтэй баримт юм бэ гэдгийг хятадын талаас оролцсон онон алтан очирнаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. За тэдгээрийн ярилцлагыг бид мөн хятад хэлнээс хөрвүүлсэн. Тухайлбал хятадын талаас төлөөлж оролцсон улаан багны
Түүх соёлын сургалт хийсэн онлайн лекц монгол хэлний хөрвүүлсэн байдлаар миний гарт байгаа юм. За энэ лекцийг тэрээр 2020 оны 5 дугаар сарын 25-нд орой 19-с 20 цагийн хооронд Төвийн үндэсний их сургуулийн түүхийн нэртэй эрдэмтэн цуврал лекцийн 60 дахь удаагийн онлайн хуралд оролцож энэ лекцийг орж энэхүү лекц нь 4 хэсгээс бүрдэх ба 4 дахь хэсэгт буюу илтгэлийнхаа төгсгөлд нь Хүрээ сайдын архивын судалгааны талаар дүгнэлтэд танилцуулсан байна. За тэрээр хэлэхдээ Хүрээ сайдын архив нь хэмжээний хувьд маш том, бүрэн бүтэн хадгалагдсан Чингисийн үеийн цэргийн жанжин амбан сайд нарын аль нь ч Хүрээ сайдын архивын дайны бүрэн бүтэн хадгалагдаж ирээгүй болохыг онцгойлон зохон тэмдэглэв. Ялангуяа Монгол улсад буй архив нь олон хэлээр түүхийг бичсэн судалгааны онцгой ач холбогдолтой болох тул шинжлэх ухааны ертөнцид маш анхаарал татаж байгаа юм. Гэвч энэхүү архивын материалыг судалгааны эргэлтэд бүрэн гүйцэд одоо хүртэл оруулж чадахгүй байна хэмээн ингэж ярьсан байна. За дараагийн хүн болвол Онон гэж хүн бий. За Онон гэдэг хүний ярилцлагыг бид мөн хятад хэлнээ бидэнд хятад хэлтэй хүмүүс тусалж орчуулан өгсөн байгаа. За тэр ч гэсэн мөн ярилцлагада түүхийн маш онцгой чухал ач холбогдолтой үн цэнтэй архивын баримтуудыг бид Монголоос авч чадсан. Энэ ажлыг хийснээрээ одоо түүхэн гавьяа мэт тийм том ажил хийсэн хэмээн өөрсдийгөө мөн дүгнэлгээ ярьсан байгаа юм. Онон гэдэг хүний ярилцлага хятадын хэвлэлүүдээр цацагдсан байгаа. Тэгээ энэ хүний өөрийнх нь одоо ярьсан зүйлээс нэлээд ноцтой зүйлүүд бас байгаа. Монгол улсын 2012 онд Монгол улсад ирж хүрээний архив ерөнхий газрын хүрээний хэрэг эрхлэх амбан сайд холбогдлолтой сан хөмрөгтөй түүхэн их сурвалжуудыг үзэж шалгалт хийж байхдаа өөрөөр манай архивд шалгалт хийж үзлэг хийсэн байна. Лишэнд Биаон нь Улаанбаатарт 3. Тус архив материалуудын 5-1 нь том хэмжээтэй, их хэмжээтэй зузаан, сайн хавцлагдсан. Энэ хэд орж үзсэн байна шүү дээ. Шалгалт хийсэн байна. Өөрөөр юг хэвлэх хөвч. Хятадууд орж үзсэн бүр энэ дээр өөртөө үзлэг үзэж шалгалт хийж байх та гэж өөрөө хэлж байгаа. Архив материал 5-1 нь том хэмжээтэй, их хэмжээтэй зузаан, сайн хавтаслагдсан, маш сайн хадгалагдсан архивын данс ботууд байгааг олж илрүүлсэн байна. Өөрөөр хятадууд олж илрүүлсэн. Мэдээгүй байсан. Олж илрүүлсэн. Хоёр тал эдгээр ботуудыг шууд хуулбарлаж хэлцгээр тохиолцож хэвлэв. Архив их байсан шууд сканердаж хуулбарлаж эхэлсэн байна. Тэд мөн орон нутгуудын архивуудаар явж шалгалт хийсэн. Хятадын тал бүрэн гүйцэд эвдэрч гэмтээгүй маш сайн хадгалагдсан хүрээний амбан сайдын яамны архив материалыг аль болох их хэмжээгээр авахыг гол зорилгоо болгосон. Аль болох их хэмжээгээр авахыг гол зорилго. Тэгэхээр энэ хятадын талын энэ хүмүүс чинь Монголын архивуудаар яваад бүр үзлэг хийгээд хаана юу байныг бүгдийг мэдээд бүртгээд авцсан байна шүү дээ. Тийм. Жишээ нь гээд бүр өөрөө жишээ татахтаа арилжаа худалдааны талаар хил хамгаалахаар суусан түшмэл болон цэргүүдийн хоол хүнс газрын түрээс өр авлага хүү өрний хүү одоо нөгөө нэг энэ маань юу бид нар нөгөө нэг кинондор шатаагаад байдаг нөгөө нэг хятадын пүүсний өрийн дэвтэр тэр чинь бас энэ хүүгийн асуудал явж байгаа нь шүү дээ энэ өрний хамгийн чухал нь жавдан хутагтыг жавзан дам хутагтыг жанж халсны дараа дүрийг нь тодруулах явц хойт дүрийг нь сонгосноос авахуулаад халахад суудал залах чин гүрний засахын газарт очиж хэрэгэм цол авах дэс дараалал түүнчлэн хүрээний амьд богдуулан түүний шав нарын хүм мал эзэмшил газар нутаг эд хөрөнгийн нарийн бүртгэлийн материал. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид яах вэ? Шашны тэргүүнээ яаж сонгох үйл явц чинь аль ч улсад нууц байдаг шин. Тэгээ аль ч улсад нууц байдаг. Тэгээ нууц байдаг юм хятадд очсон. Одоо ингээд бүх юм одоо өөрөөр хэлбэл энэ дэр би нэг жишээ хэлье. Өнөөдөр жишээ нь бид 10 дугаар богдыг тодруулах уу яах вэ гэдэг маргаан явагдаж байна. Энэ 10 дугаар богдыг тодруулах субъект нь хэн бэ гэдэг тийм. Энэн дээр одоо хятадын тал энэ архивын материалаар яах вэ? Түрээ бариад түүхэн уламжлал манжин хаан ингэж өргөсөн ийм зүйл байна. Тэгэхээр одоо өнөөдөр манжчин улсыг залхамжлагч нь хий. Тэгэхээр ирээдүйн 10 дугаар богдыг яах вэ? Хятадын тал тодруулах ийм болно гэсэн ийм судалгааг энэ архив материалууд дээрээс чинь нэг түүхч ирээд хэлэхэд бол бүгдийн нам болгоно шүү дээ. Үүнд хамгийн чухал онцгой чухал баримт энэ хүрээ юун дотроос энэ ононгийн хэлж байгаа. Хамгийн онцгой чухал баримт бол Орос улстай харилцаж байсан баримт бичиг. Хятадын талын хүн нь өөрөө Монголын архиваас авсан баримтууд нь ямар үн цэнтэй чухал юм бэ гэдгийг яриад байдаг. А гэтэл манай талаас оролцсон соёлын сайд Чулуун Үлзийбаатар хоёр болохоор копи өгдгөн штэ гэдэг ингээд байр суурь үн цэнийг харж байгаа өнцг нь бас хоёр тэс өөр байгаа юм тийм үү? Тий, шал өөр. Өөрөөр хэлбэл үнэхээр одоо тийм болвол
би одоо тэр хоёр хүнийг хувийн тэгвэл өөрсдийн хувийн имэйл постоо тий Facebook гэх бүх мессежээ юу яачих скриншот хийгээд олон нийтэд дэлгэчих. Оригинал их нь уулаасаа өөрчн байж байгаа. Тэгээ копи шүү дээ. Копи шүү дээ. Тэгээ яг бид нар тэр скриншотоо та олон нийтэд дэлгэж чадах уу гэж асуухт хэрэгтэй. Ерөөсөө ийм зүйл. Эн чинь одоо орчин цагт технологи хөгжсөн үед те энэ зүйлийг HD-гээр те сканерцсан байхад заавал их баримтын шаардлага байхгүй. Түүхийн баримтууд чинь нууц юм уу? Нууц юм биш юм чи одоо ингээ гаргачих болдгоо мó гэдэг нэг юм байр суурь бас хэдэн хүмүүс илэрхийлсэн байсан. За энд бол хамгийн гол нь бас нууцлж болох юм байна. Монгол Оросын харилцаа одоо сая хэлсэн. Монгол Оросын харилцаа гэдэг бол уусаа түүхэн харилцаа, түүхэн эрх ашиг гэдэг бол мөнхийн зүйл байна. 20 дугаар зууны Монголын түүх бол Оростой илүү те дотн харилцаж байсан ч гэдэг юм уу те ийм түүх байж байдаг. Гэтэл Монгол Оросын харилцааны үндсэн одоо яг чиг шугам нь юу юм? Үндсэн яг аваа өгөө нь юу юм? Яг үндсэн одоо тэр асуудал нь юу юм? Энийг ойлгож авсан нөхцөлд түүх гэдэг чинь яагаад байгаа юм? Өнөөдөр өөрөө хятадын түүх чинь 5000 жилийн туршид бодлого нь өөрчлөгдөөгүй өнөөдөр хүртэл явж байгаа юм төр. Тэгвэл бид нар 200 жилийн 1911 он хүртэл одоо 100 жилийн өмнө хүртэл харилцаж байсан бүх албан бичиг, бүх албан гэрээ энэ юмнуудын хуулбарыг өгнө гэдэг бол энэ манай үндэсний аюулгүй байдал, соёл иргэншлийн аюулгүй байдалд бол шууд нөлөөлөх ийм зүйл байж байгаа. Энэхүү архив бол Чингийн төрийн Монгол бүс нутгийн түүхийг нөхөх маш хосхоо судлагдах юм. Өөрөөр Монголын түүхээр бол материал байхгүй байсан бидний гарт. Одоо тэгэхээр нөхөх хосхоо судлагдах юм. Одоо болцсон гэдгээ ингэж хэлж байна. Бээжинд зөвхөн төвд судлалын судалгааны хүрээлэн билүү? Маш том барилга, маш том бүтэц тэнд ажиллаж байсан байна. Нэг улсыг судлахад зориулж. Тэгэхээр энэ Бээжин хятад гэдэг улс ч өөрөө нөгөө мөнгөтэй, төрхтэй бас том гүрний хувьд материал одоо ямар нэгэн байдлаар олж авах, тэрийг судлах нь их чухал байдаг байх тийм үү? Тэгэлгүй яг уулаасаа тэр хятадын энэ хятадын өөрсдийнх нь одоо нийтлүүлсэн энэ мэдэн дээр байж байгаа. Нийт 9 жил үргэлжилсэн хятадын хойд хилийн бүс нутгийг судлах 9 жилийн энэ том төсөл дотор энэхүү 20 бот бол маш чухал, үнэлж баршгүй ач холбогдолтой чухал зүйл болсон, том ажил болсон гэдэг. Чулуун сайдыг яаж сайд болов гэж улс төрийн өнцгөөс нь бүгдээрээ харах гээд үзье. Бид зөвхөн чулуун гэдэг хувь хүний тухай яриаггүй юм. Харин жим дээр очиж ерөнхийлөгчтэй, ерөнхий сайттай хамт дасгал хийсэн, бөксийг нь долоосон, цүнхийг нь барьсан хүмүүс төрж шургалдгийн нэг тод илэрлэн чулуунаар ийхүү гарч байгаа юм. Улс төрийн өнцгөөс нь авч үзэх юм бол чулуун бол Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын энд засагт оруулсан хүмүүсийн нэг. 1990 оноос хойш хамгийн хүчтэй ерөнхий сайд Хүрэл сүхийн кабинетийн хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоогийн байдлаар Баттулга Хүрэл сүх нараас гадна Зандан Шатраг гэсэн 3 хүн бий. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 хүний 2 нь чулууны сайн ах, сайн найз нь болцоод байгаа юм. Тэгээ одоо битээр бас яг энэ үнтэй холбоотой бас нэг өөр жишээ тохиолдлыг бас ярих гээд сууж байна л да. Энэ хэдэн онд болсон ер нь ямар юу болов? Ер нь энэ соёлын салбарт ер нь энэ салбар шиг дампуурсан салбар байхгүй шүү дээ. Энэ нь хамгийн аимшигтай нь ард иргэдийн мэдлэггүй албан тушаалтнуудын шунхаа хомхой байдлаас маш их нөлөөлсөн. Нэг жишээ энэ нэвтрүүлэгтэй яг холбоодуулаад ярихад би энэс болж төрийн тэргүүнтэйгээ муудалцж байсан. Өнөөдөр ч гэсэн би энэ тал дээр өөрийнхөө одоо байр суурин дээр байгаа. Чулуун сайдыг 2018 онд Монсол төслийн хүрээнд Солонгос руу олон жил гаргасаар ирсэн үзэсгэлэнгийн хориг тавиад энэ үзэсгэлэнг бол одоо гарах ёсгүй. Яагаад тэгэхээр
Монголын түүхэн хосгүй үнэт дурсгал 17 нэр төрөл бүхий зүйлийг гаргаж яхад нь тэрийг одоо гаргахгүй гэдэгт би байр суурьтай байсан. Гэтэл ерөнхийлөгчийн өрөөнд ороод эрэгтэй хүн уйлах чи их муухай юм билээ. Би чулуунд хэлсэн. Чи эрэгтэй хүн байж том нулимс унгаад чи яасан олон төрд нүртэй юм. Тэгээд ерөнхийлөгчд чин дэргэд би хэлсэн. Эсвэл би энэ ажлыг үгүй. Эсвэл би одоо хэвлэлийн баг хурал хийлээ. Монголын хосгүй үнэт соёлын энэ дурсгал 17 нэр төрлийн энэ зүйл дотор Богд хааны музейгээс гарч исэн ногоон дарих байсан. Ногоон дарихын хэмжээс 4 удаа зөрсөн байдаг. Гэвтэл тухайн үедээ би яг энэ зүйлийг хөөцөлдөөд үндсэндээ улс төрийн хүрээнд бол их ганцаарч исэн. Тэр нь юу юм бэ гэхээр энэ Монголын тал нутгийн эзэмт гүрэн сөүл гэдэг энэ тусгай үзэсгэлэн гэдэг энэ гэрээ нь байна. Энэ гэрээг нь олж авч исэн. Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн захирлаар чулуун ажиллаж исэн. Үндэсний музейн захирал Сүхбаатар доктор Богд хааны ордон музейн Менцайхан энэ гурвыг хамтарч хийсэн энэ юу байна. Энэ гурвуулаа энэ гэрээг ингээд үзэглээд тамга тэмдэгэ зурсан байгаа ч тийм. За энэ гэрээгний хамгийн одоо үндсэн 3 ажиглахаар агшин байгаа юм. Тэр нь юу юм бэ гэхээр Монголын талд энэ бол ямар ч ашиггүй байна. Бас л ашиггүй. Бас л ашиггүй. Яагаад тэгэхээр түрээслэгч байгууллага нь үзмэр түрээслэх хугацаанд энэ каталог хэвлүүлж болно гэж байгаа юм. Каталогийг Монголын талд 30-ын ширхгийг үн төлбөргүй өгөөд бусад олох нөгөө ашиг нь Монголын талд хизээж орж ирэхгүй. Соёлын одоо хулгай гэдэг бол ерөөсөө л ингэж л явагддаг. Тэгээ энэ үзэглэн нөгөө онгоц зогсооцсон юм чинь тэг калын онгоц зогссон 3 өдөр саадсан 3 өдрийн дотор Монгол цэглэнгийн нөгөө үзмрүүд ачих гад тэгээд тагнуулынхан очиод лацчихсан буцаагаад энийг ерөнхийлөгчд хэлэхэд ерөнхийлөгч маань эрдэмтэн хүн болохоос ш хулгайч хүн биш гэд би загнуулаад өрөөндөөс нь гарч ирсэн. Түүх соёл гэдэг бол ерөөсөө л геополитикийн хамгийн том одоо аспект байдаг гэдгийг л хүмүүс олж харах хэрэгтэй байна. Соёлын яамыг жинхэнэ хулгайчд нөхчгөр энэ яам юу болох юм? Зүгээр улсын өвдөө хайртай төшмлүүдийн тооллого хийгээч. Үнэхээр олон жил энэ ажлыг ингээ хийгээд яваад байгаа хүмүүс гэдэг чинь нэгээ хаацилсан систем яваад байна шүү дээ. Соёлынхаа өвөг түүхийг гадаадад өгөөд байгаа нэг орноос урвж байгаа хэрэг муу юм уу биш юм байлгүй байх юм бэ энэ чинь. Тэгээд яг энэ соёлын сайд ч гэсэн ерөнхийлөгчийн дэмжлэгээр ингээд соёлын сайд болоод явсан энэ бол нууц биш те. Энэ бол буруу бодлого л гэж би хэлээ. Ерөнхийлөгч Баттулгын хувьд хятадд дурггүй гэх хандлагыг илэрхийлж сонгуульд өрсөлдөж байсан Миягомбын инх болтыг хятадын ирлиз, хятад ээжтэй, эмээтэй гэх зэрэг мэдээллийг олон нийтэд түгээж Монгол ялан гэх хураатаагаар өрсөлдөөд сонгогдсон хүн. Гэтэл түүний хүн нь Монголын түүхээ хятадд зарсаар. За хятадууд нь Монголын түүхийг зарж мөнгө олсоор ашигласаар байгаа юм. Хуурсаар худалж, хумсалсаар хулгайч гэдэг. Чулуун гих хүн соёлын яамд очоод бүр том хулгай хийхвэ. Энэ хүнийг төрийн сэнтэд байлгах эсхийг шийдэх хүмүүсийг үзэгч танд бид харууллаа. Харин үзэгч иргэн танд шахалт үзүүлэх эрх үүрэг нь байна. 2-3 ч ойлголт байна л да. Юуны хуулийн ойлголт байгаа тийм ээ. За энэ хуулийн үүднээс бол энд бол их орноос уурах ч юм уу тийм зүйл байхгүй гэж байхгүй тийм. Харин тэгвэл ёс суртахууны үед бол одоо хятадуудад өгсөн аманда хүрсэн хүн нь бол илүү ёс суртахуунтай харагдана. Тийм. Тэгэхээр чулуун захирал бол одоо анх гэрээ байгуулсан. Тэгээд тэр гэрээнийхээ үүргийг ингээд биелүүлээд хятадуудтай хамтарч ажиллаад одоо хүртэл үргэлжлүүлээд хамтраад ажиллаж байгаа гэдэг бол их ёс суртахуунтай хүн харагдана тийм. Тэгээд ямар ч шинжилгээ ухаанд ялангуяа түүхэн шинжилгээ ухаанд энэ үндэсний ашиг сонирхол гэж бүр ил тодор оршин тогтнож идэг. Тэгээд далд малд юм байхгүй тэр мэд чинь. Тэгтэл энэ үндэсний ашиг сонирхлын үүднээс харуул энд бол яг Монголын ашиг сонирхлын төлөө ажилласан юм харагдахгүй.
Түүхээ худалдсан түүхчид нэвтрүүлэг цацагдаад 17 өдөр өнгөрч байна. За бид нэвтрүүлэг цацагдахаас 2 өдрийн өмнө соёлын сайд чулууны өрөөнд орж түүнээс ярилцлага тайлбар авч байсан юм. Тэрээр ярилцлага өгч дууссаны дараа бидэнд ийхүү хэлсэн. Тэр яриаг үзэгч танд ахин сануулan сонсгоё. Тэр цензуур тогтоож ойлгож байгаа юм уу? Би юу? Тий. Би хууль бусаар үлдэггүй шүү гэлээ. Би хууль бусаар гүтгвэл шүүхэд өгнө гэдэг үгийг та сая сонслоо. Хэрвээ бид түүнийг гүтгвэл шүүхэд өгнө гэж баахан цамнаж байсан хэдий ч чулуун өнөөдрийг хүртэл биднийг шүүхэд өгсөнгүй. Учир нь тэрэнд сургуульч ницааж тавих баримт байхгүй байсан биз. Эсвэл бид гүтгээгүй. Монгол улсын соёлын сайдыг соёлын хулгайч байсныг бид 2 цуврал нэвтрүүлгээр ийхүү нотоллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, улсын их хурал, засгийн газар таг. Хулгайчийг харсаар байж дуугүй байгаа нь адилхан хулгайчаас ялгаа бий юу? Хулгайч нар хизээ хариуцлага хүлээх вэ? Хулгайч нар хизээ хулгай хийхгүй байх хууль эрх зүйн орчинтой болох вэ? Улсын хурал, засгийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулахгүй бол болохгүйг бид мөн үзүүллээ.